Багнуур хотын нэгдсэн эмнэлгийн эмч мэрэгжилтнүүд цалин тэтгэмж сүүлийн 4 жил олигтой нэмэгдээгүй. Хамгийн их засаглалын хямралд өртсөн салбар эрүүл мэндийн салбар болсон гэдгийг Монгол Ардын намын сонгуулийн штабын дарга Мие Гомби энх болдод учирлаж байсан юм а. Тиймээс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт эмнэлгийн ажилчдын цалин тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх бодлого барьж байгааг энх бол даргаас асуулаа. Өөрхийн эмнэлэг бол дандаа хөтөлбөр цаасан дарагдж байна. Ард түмний эмчлэг боломжгүй байна. Хөгжиж чадахгүй эмч нар нь 2 жил болоо л явдаг тогтворгүй. Ачаал нь бол 2 дугаар шаталд иржээ. Тэгээд цалин мөнгө бага байдаг. 508 төгрөгийн цалинтай эмчийг нэг өдрийн цалин 23,800 төгрөг. Тэр эмч өдөрт 40 хүн үзлээ гэж бодлоо нэг хүнийг 595 төгрөгөөр үсэж байна. 595 төгрөгөөр өнөөдөр ихэнх юу авч болох вэ? Тал талхны үнэ ч хүрэхгүй шүү дээ. Тэр мөнгөөр хүн эрүүл мэндийг үнэлж байна. Би та бүхэнд хэлээ сая 4 жил цалин нэмсэнгүүгээ тэр хэн эмчвүлээ? Үнэн л 4 жил 8% нэмсэн та нарын цалинг. Бид нар өмнө засгийн эрх барьж байгаад 2008-аас 2012 онд бол 257% цалин нэмсэн. Нэмсэн ерөнхий сайд нь энэ сууж байна. Тэрний өмнө 2004-өөс 2008 онд 300% нэмсэн. Би өөрөө нэмсэн. Би 92,000 төгрөгийн төрийн албан хаагчтай цалинтай байсан тийм улс орныг аваад би 300,000 болгосон. Монгол Ардын нам сонгуульд ялалт байгуулвал эрүүл мэндийн салбарыг цогцоор нь авч үзэх заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тухайлбал эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлнэ. Цаашлаад эмч эмнэлгийн ажилтнуудын ур чадвараас хамааран цалин хөлс урамшууллын тогтолцоо бий болгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Бид зүтгэн хамтдаа хөгжин. Монгол Ардын нам. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, улсын хурал суудалтай Монгол Ардын нам, ардчилсан нам, Монгол Ардын хувьсгал нам, иргэний зориг ногоо намуудын удирдлагуудыг энэ сарын 27 буюу сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр халз мэтгэлцэн шууд ярилцлага дүрсэн байна. Иймээс шууд нэвтрүүлэгт бүх нам эвслийн төлөөллийг бүрэн хамруулж оролцуулж өгнө хэмээн хүсэж байгаагаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн удирдлагуудад илэрхийлжээ.